Сайн бацгаана уу? Энэ удаад Microsoft Office Word дээр бичсэн текстийг хоёр баганд хувааж эрхээ оруулах талаар заах болно. Та IT-тэй хэмээнтэй нэгдээд шинэ мэдээлэлээ цаг алдахгүй хүлээж аваарай. Эхлээд жишээ болгоод дараах текстүүдийг бичсэн байна гэж үзье. Тэгээд хоёр баганд болох текстүүдийг сонгоно. За тэгээд page layout хэсгийн энэ багна гэсэн үгсээр дарангууд бичсэн байгаа текстийг хоёр баганд болгох, гурван баганд болгох. Баруун талынх нь баг нь жоохон том хэмжээтэй байхаар, зүүн талынх нь баг нь жоохон том хэмжээтэй байхаар гэсэн тохиргоонууд бэлэн байж идэг. Баг нь болгосон текстийг илүү дэлгэрэнгүй тохиргоог нь хийх боломжтой. Шаарад энэ хэсэгт нь болохоор яг үндсэн анхны тохиргоонууд нь байгаа. За энэ чинь дараачихын энэ хэсэгт нь болохоор хэдэн мөр болохыг нь сонгож өгч болдог. Бүр олон ч мөр болохоор сонгож өгөх боломжтой байдаг. За тэгээд дараагийн энэ хэсэгт нь тухайн үүсгэсэн багныхаа хэмжээсийг нь сонгож өгөх боломжтой байдаг. Энэ чек хийсэн байгаа хэсэг нь болохоор хоёр багныхын хэмжээс нь адилхан байгаа тохиолдолд энэ чек хийгдсэн байдаг. Энэ чекийг нь авах юм бол хоёр багныхын хэмжээсийг нь өөр том жижиг баг нь үүсэх боломжтой болно. Тэгэхээр энэ өргөн гэдэг хэсэгт нь болохоор эхнийхэн багныхын өргөнийг нь тохируулж өгөх боломжтой. Баг болох юм бол багасгаад явчих болно. Үлцэн хэмжээс нь болохоор дараагийн багныхын хэмжээс нь болоо явчих чинь жишээ болгоод энэ хэсгээс харах боломжтой. За энэ spacing гэдэг хэсэг нь болохоор хоорондох зайгийг харуулж байгаа. Нэгдүгээр мөр, хоёрдугаар мөр хоёрын хоорондохын зайг энэ spacing хэсэгт нь тохируулж өгөх боломжтой. Тэгээд окей гингүүд энэ хэсгээс энэ хүртэл 5 см, хоорондох зай нь 1 см байгаад тэгээд энэ ч үлдсэн 10 см-ийг дараагийн баг нь болдог. Ингэж тохируулах боломжтой гэсэн үг. За мөн үүнээс гадна энэ дунд за энэ чек нь болохоор дунд нь баг нь оруулах уу гэсэн. Зураас оруулах уу гэсэн чек. За энэ apply to гэдэг нь болохоор энэ section тэр чигээрээ хоёр баг нь болох юм уу? Эсвэл энэ сонгосон хэсгийг текстүүдийг л зөвхөн хоёр баг нь болох юм уу? Гэсэн тохиолдлуудыг энэ чинээс хийж өгч боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгнө үү? Танд асуух зүйл гарвал IT-ийн мэйл болон Facebook, YouTube-ээр бидэнтэй холбогдно.